Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Монгол бичээсийг бол орчин цагийн монгол хэлэнд бол буулгаж үзэхэд бол ургийн ургаар хэд хэдэн үест мөн хаан төм насал тугай химээж барс түгэ босгуулав учралт буюу хүрт түгэ химэх үгийг бол одоо бичгтээ мөн хаан гэдэг үгийг бол 3 дахь мөрний голын мөрөнд буюу голын мөрөнд бичгтээ мөр тэтгэх аргаар бол бичсэн байгаа нь бол энэ хөшөөн дээр тодорхой харагдаж байгаамаа. Одоо сүүлийн үед бол мөр тэтгэж бичсэн учраас мөн хаан гэдэг хэсгээс нь мөрнөөс нь унших нь зүйтэй юмаа гэж үзэж байгаа байлаа бас. Тэр мөн хаан сүм улсыг байлдахын урд 13 дугаар зууны одоо эхний хагасд бол тэнд ойрдууд нутгалж ирсэн юм байна. Ойрдын том ноёдын одоо нэртэй газар ус бас тэнд байна. Тэгэхээр ойрдууд нутгалж ирсэн хутгагч нь ойрдын өдөрдөгчүүд. Тэгээд тэнд тэр хутгагчийн ач хүү одоо явсан юм байна. Энэнийг судрын чуулган болоод бусад зохиолоос одоо гаргаж ирж мэдээг нь гаргаж олсон. Одоо монголчуудын албан бичгийн найруулга тэр мөр тэтгэх ёсыг бол бас тодорхой харуулсан тийм дурсгал. Мөн хаан бол тухайд хаан ширээн цууцсан байсан. Бичээсийн утга агуулгаас тэр ард байгаа хэвтер бичээсийн утга агуулгаас үзэх юм бол энэ тэр 5 нь барс түгэ буюу одоо байдитүү гэдэг нэртэй тэр 5 нь гүнж эсигийн нар бол тэр мөн хааны одоо нас буйныг уцсахад хүсэн өрөөж өөрсдийнхөө одоо буян гişгийг нэмэгдүүлэхийг хүсэн өрөөж одоо золоор мөн хаантаа золгосон тэр аз тохиолоо дурсаж босгосон тийм хөшөө. Тэрний юунаас үзэх юм бол одоо мөн хааныг аян дайнд явсан үед буюу сүм улсыг дайлан морцсон үед нь 1257 онд босгожээ гэсэн тийм утгыг бол илэрхийлсэн байдаг л да. Мөнх тэнгэрийн хүчинд их суу залийн нэгэн дор химээх үгэн монголчуудын хорвоо ертөнцийг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн Пакс Монголиа үзэл баримтлалын товчлол гэж болно. Мөнх хөх тэнгэрийн хүсэл зорилгыг газарт хэрэгжүүлэх гэж Монголын үе үеийн олон их хаад амьдралаа зориулсны нэг нь мөнх хаан билээ. Одоо бидний өгүүлэх дараагийн түүх түүнтэй холбогдно. Монголын их хаадын нэрийг тэмдэглэсэн цөөн тоотой хөшөө дурсгал одоо бий. Түүний нэг нь бол тэр Чингисийн чулууны бичгүй 1225 онд хамаарах дурсгал дээр Чингис хааны нэрийг тэмдэглэсэн байна. Харин энэ бидний ярьж байгаа энэ хүү гэрэл төшөөнд бол мөн хааны нэрийг тэмдэглэснээр бол ач холбогдолтой. Нөгөө төвөр энэ дурсгалууд Монголын их хаадын нэрийг тэмдэглэсэн энэ хөшөө дурсгал Монгол нутгаас олдсноор бол одоо энэ газар орн бол Монголын тэр эзэнт гүрний голомт байсан. Монголын хаад бол энд одоо засаглаж байсан гэдэг тэр түүх юм бол баталгаатай баримт болж өгч байгаа.